За өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 10 дугаар хуралдаан өнөөдөр бол цагтаа эрс бүрдээгүйгээс хуралдаж чадсангүй. За 2 цагаас бас төлөөлөгчдөө хүлээгээд эрсэнд бүрдчих болов гэсэн найдлага тэгээд бас хугацаагаа хойшлуулсан ч ахаад эрс бүрдэхгүй байсараа байгаад өнөөдөр тодорхойгүй хугацаанаар 10 дугаар хуралдаа хойшлогдож байна. Тэгэхээр Монгол Ардын намын одоо бүлэг бол энэ удаагийн хуралдаанд нэг ч хүн ирсэнгүй, нэг ч төлөөлөгч ирж оролцсонгүй. Шалтгаан нь юу вэ? За өнөөдрийн хуралдаанд Монгол Ардын намын бүлгийн хурлаа шийдвэр гаргасан. За одоогийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга эрх баяр ирж байгаа нам буюу Арцлан намын одоо олонхын бүлгээс хурлын даргаар томилогдсон дарга байж байгаа. Монгол Ардын намын бүлгээс хуралдааны шийдвэр болох төр за олонхын бүлэг буюу Арцлан намын бүлэг эрцээ хүргээ. Эрцээ хүргэсэн тохиолдолд за Ховд аймгийн Монгол Ардын намын тийм үү иргэдийн хурлын намын бүлэг хуралд оролцоход бэлэн байна гэдгийг бичгээр хөргүүлсэн байж байгаа. Олонхын бүлэг бол эрцээ хүргэж хурлаа эхлэх ёстой. Ер нь бол ингэж харагдаж байна л да. 9 цагаас одоо цаг зарласан хуралдаанд бол төлөөлөгчд маань ер нь бол нэг 8:30 40-д одоо аймгийн засаг даргын хамгийн газраар ингээл үзэгдээд эхэлдэг шүү дээ. Энэ удаагийн одоо хуралдаанд бол ер нь бол Монгол Ардын намын бүлгийн нэг ч одоо төлөөлөгч харагдаагүй. Тэгэхээр энэ одоо зохион байгуулалтаа бас нэг акц үүсгэж байгаа мó гэсэн юм зүйл анзаарэгдэж байна. 7 хоногийн өмнө аймгийн иргэдийн хурлын ажлын албанд бол Монгол Ардын намын бүлэг хуралдаанд оролцсноо гэсэн мэдээллийг бол төлөөлөгч нар нүгсэн байсан юм байлээ. Тэгээд өнөөдөр яг ингээд 9 цагийн хуралдаан дээр 10 дугаар хуралдаан дээр ирсэнгүүгээр ингээд нэг ч хүн ирээгүйгээр хойшлуулсан бас иргэдэд одоо ямар одоо мэдээллийг хүргэх гэж ямар одоо мессежийг өгөх гэж энэ удаагийн хуралдаан дээр бүлэг одоо тэр чигээр ирээгүй гэсэн ийм л зүйлийг хэлээд байгаа. Та нарын шалтгаан юу вэ? Зөвхөн эрс бүрдээгүйтэй холбоотой биш байх гэж ойлгоод байна. За ер нь өнгөрсөн хугацаанд энэ иргэдийн төлөөлөгчдийн хурал маань энэ чадамжийн хувьд бол маш суларж байгаа. Хуулиа биелүүлдэг. Хурал маань өөрөө хуулиа зөрчөөд байдаг. Анхнаасаа л ийм асуудал үүссэн. Энийг Монгол Ардын намын бүлгийн зүгээс байнга сануулж ирсэн. Ээлжид тус хуралдааныг 1-р үйлрэлд үднэс хуралдуулахаар 3 удаа төлөөлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шаардлага хөрвүүлсэн боловч хуулиа зөрчөөд хуралдуулаагүй. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга маань эрдээсөө сүүл дээр нь хууль гэдгийг эрдээс уландаа гიშгдэг болсон. 1-р асуудал. Хуралдуулаагүй. За төлөөлөгчийн оруулж байгаа асуудлыг олонхын хүчээр одоо асуудалд хандаж тийм ээ оруулсан саналыг одоо хасах 9-р хуралдаанд бол тийм үйл явдал бас нэг давх мэдчих. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг маань иргэдээ төлөөлж байгаа. 1-р, 2-р Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд энэ хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Хуулийн 2-3 заалт зөрчигдсөн байгаа. Тэрнийг биднээс бас бичгээр болон олон нийт мэдээлж ирсэн. 2-р асуудал 5 хүн дээр махны асуудал гараад ирсэн байж байгаа. Өнгөрсөн жил биднээс 2025 онд нөөцийн мах бэлтгэхээр одоо засаг даргын нөөц бол бусад хөрөнгөөс нийлүүл тэрэн 200 сая төгрөгийн хөрөнгийг бол тавьж өгсөн байж байгаа. Гэтэл тэр мөнгийг зогсоосон байна. Махны үйлдвэрүүд болон одоо мах бэлтгэний нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж маш олон жил биднээс энэ иргэдийнхээ амжиргаанд нэмэр болох ажлыг хийдэг байсан. 8-аас 10,000 төгрөгөөр нөөцийн махыг 4, 5, 6 сард борлуулдаг байсан. Өнөөдөр иргэд маань тэтгэврт байгаа улсууд маань ямар цалинтай одоо тэтгэвртэй байдаг үлээ. Одоо өнөөдөр биднээс 24, 5, 6, 7 мянгаар жижиглэнгээр авч шин. Бүтэн мал аваад одоо гаргаад хүнсэнтэй хэрэгэлдэг иргэд хэдэн байгаа л. Тэр тэтгэврийн цаасаар нэг хоньны тал мөнгөнд хүрэхгүй тэтгэвэр авж байгаа маш олон ахмад байгаа шүү дээ. Энэ асуудлыг бол яг өөрийн биеэр зогсоосон байна. Ийм байдлаар одоо дарга болох төр юу ч хийж үлдэх хүснэ гэдэг байж болохгүй байхгүй. Бид иргэдээс сонгогдсон төлөөлөгч нар. Энэ утгаараа 1-р Арцлан намын бүлэг асуудал биднээс оруулж яхад хурлын дарга хамгаалаад 3 сарын одоо 3-р сард 1-р үйлрэлд болсон 9-р хуралдаанаар авч үлдсэн. Тэр утгаар нь биднээс Арцлан намын бүлэг хөөлж зөрчдөг энэ хурлаа өөрснөө хэцүү хүргэх гэсэн. Бид тэрний дараа асуудлаа орж ярих гэсэн. Тэгтэл өнөөдөр одоо бүлгэн
эрчэндээ бүр цуглахгүй шүү дээ. Энэ манай намын асуудал биш байхгүй. Эрх мэрэгч намын асуудал. Энийг бид харсан. Ерэн цаашдаа одоо эднээс өөрснөө эрчээ бүрдүүлэх ёстой. Тэр хугацаанд биднээс орж одоо зэрэг хүчний үүрэг биелүүлж ажиллана гэж бодож байна. Ер нь бол иргэдэд төлөөлөөд иргэдийн хуралд сонгосон төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хурлааг бол таслах ийм хуулийн зүйл зал зохицуулт байдгүй юм байна л да. Та бас өөрөө хэллээ ярианыхаа хэнд Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38-1 дээр бол тодорхой төлөөлөгчдийн эрх үүргийг заагаад өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бол та бүхний өнөөдөр шалтгаангүйгээр бүлгээрээ одоо энэ 10 дугаар хуралдааныг тасалж байгаа явдал чинь энэ хуулиа зөрчиж байна уу? Хүндэтгэн үзэх шалтгааны чинь л асуугаад байна. За та нэгдүгээрт хэлж чинь тийм ээ. Махны одоо нөөцийн асуудалтай холбогдуулаад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Зонровын эрх баярыг буруутаа гэж үзэж байгаа юм байна. Нэгдүгээрт та бүхний одоо тавьж байгаа шаардлага. Хоёрдугаарт олонх болсон нам эрсцээ өөртөө бүрдүүлсний дараа одоо сүрэг хүчин хуралдаа ороход бэлэн байна гэсэн зүйл ярьж байна. Энэ мичлэнгээр ийм шалтгаан тоочоод байх юм бол энэ хуулийн зүйл залтаа зурчигдоод та бүхний өмнөс иргэд хохироод авахгүй юу гэсэн ийм асуултыг бас асуумаар байна л да. Махны асуудал бол маш олон удаа хөндөгдөөд иргэдийн хурлаар яригдаад цахим орчинд сэвгдээд ингэ явж байгаа шүү. Тэгэхээр энэ хүндэтгэн үзэх шалтгаан мөн үү? За ер нь бол яг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуулийн зүйл заалт бий. Гэхдээ бүлгийн шийдвэр биднээс гаргасан. Хуулиас дээр юм уу? За энэ бүлгийн шийдвэр бол биднээс хуралдаанд тийм ээ оролцох эсэх асуудал дээр шийдвэрээ гаргаад. Ягаад энэ хуралдаанд ийм шийдвэр гаргаж өгсөн бэ гэдэг нь шүү дээ тийм үү? Өнөөдөр олонхын бүлгээс томилогдсон хурлын дарга хуралдааныг дандаа хууль зөрчиж байгаа. Хуралдаан дээр энэ хууль зөрчөөд байгаа хурлын эрцийг биднээс бэлэлцүүлэх одоо бүрдүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гаргаж байгаа шийдвэрүүд бол хурлын асуудлууд дээрээс нь хурлын дарга нь өөрөө ингээд хууль зөрчөөд байгаа хурлыг бид дэмжиж эрцийг хүргэж оролцох. Ийм л агуулгатай. Яг нь Монгол Ардын намын бүлгээс хууль зөрчиж чинь гэж хурлын дарга үзэж байгаа юм бол Монгол улс ч өөрөө хуультай орно тийм үү? Тэгэхээр та бүхэн иргэдэг төлөөсөн төлөөлөгч нар үнэхээр шудраг бус хууль бус үйл ажиллагааг удаа дараа давтаад хуулиа зөрчөөд байна гэж үзэж байгаа юм бол Монгол улсын нэрээр овгосон шүүх хуулийн байгууллагад та бүхэн хандаж болно. За махны асуудалтай холбоотойгоор авилгалтаа тэмцэх газар өгж болно, шалгуулж болно тийм ээ. Энэ бүх эрх та бүхэнд байгаа. Өнөөдөр амаараа нэг иймэрхүү шалтгаан хэлээд ард иргэдийн эрх ашигыг та нар зүгээр одоо юу гэдгийг нам улс төрөөс доогуур тавина гэдэг байж болох юм уу гэдэг зүйлийг асуугаад байгаа юм л да. Энэ арга иргэдийн асуудлыг доошо тавьж байгаа зүйл биш байхгүй юу? Иргэдийн хурал маань, иргэдийн төлөөлөгчдийн хурал маань, хурлын дарга маань энэ хуралдааныг бол хуулийн хүрээнд дэвтэрсэн хийхгүй байгаа. Дандаа хуулиа зөрчиж байгаа. Шүүх төгсөн үү? Бидний сүүх төх шаардлага байхгүй шүү дээ. Яг гэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал, иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг нь. Тэгээд өнөөдрийн эрчээ бүрдүүлж хурдуулж чадахгүй байгаа дарга маань ямар чадамжтай төвшөнд энэ хурлыг авч явж байгаа юм бэ гэдэг асуудал. Ялангуяа олонхын бүлгээс томилогдсон дарга маань өнөөдөр олонхын бүлгийн төвшөнд хурлынхаа эцэг хүргэж чадахгүй байна. Энэ бол өөрөө биднээсийн хувьд бол хүлээн зөвшөөрөх, сөрөг хүчний хувьд бол хүлээн зөвшөөрөөд хуулийн суралдаанд оролцоод байх шаардлага байна. Өмнө та бас хэлсэн тийм ээ бид нар бол эрх баяр даргаыг огцруулах гэж хахад бид нар авч үлдсэн ингээд. Тэг ингээл ер нь бол нэг ийм улс төрийн тоглолт гэдэг юм нэг иймэрхүү юм хийгээд байгаа харагддаг л да зүгээр энгийн ард иргэдийн нүдээр энийг бол комментэн дээр цахим орчноор харж байгаа хүмүүс комментэн дээр угаасаа бичиж байгаа тийм ээ та бүхэн ч гэсэн олж уншиж байгаа байх гэж итгэж байна. Тэгэхээр өмнө нь огцруулах байжгаад авч үлднэ гэдэг чинь бас л энд нэг эрх ашиг сонирхлын нэг ийм зөрчилдөөн явж байгаад нэг найрамдаад ингээд аваад үлдсэн юм шиг ийм зүйл ажиглагдаад байгаа. Хэрвээ үнэхээр болохгүй гэж үзэж байгаа бол та бүхэнд огцруулах одоо эрх хэмжээнд байгаа шүү дээ. Ер нь хурлынхаа даргаыг болохгүй бол сольж болно тийм үү? Огцруулж болно. Энэ тал дээр таны байр суурь сонсмоор байна. Харин би дахин давтаа хэлчихэ. Ерөнхийдөө бол асууж байгаа асуулт хувьд бол нэгтлийг барьсан асуулт байна гэж ойлгож байгаа. За сая хороодын хуралдаан болсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурал зарлагдсанаас хойш одоо 25-26 хороодын хуралдаан болсон. Мөн ямар ч эрсцгүүгээр хурлыг хуралдуулсан гэж шийдвэр гаргацсан явж байгаа. Эрсцгүүгээр шүү. Хороодынхаа хурлын эрсцгийг хүргээгүй
хурлын дэг журмаа биелүүлээгүй хөвлөж өрччөөд тэгээд дахиад ингээ хурлаа үргэлжлүүлнэ гэж байгаа. Биднээс энэ хөл бус хуралдаанд бол оролцохгүй гэдэг байр суурьаар л явж байгаа. Тий, түүнээс биш өнөөдөр бид иргэдийн эрх ашигын төлөө дуурах ёстой байгууллага мөн үү? Өнөөдөр бүхэл бүтэн 3 сарын хугацаанд тэрүүн 200 гаруй төгрөгийн нөөцийн махыг иргэдэд хүргэх ёстой байхад энэ бол төвчсгүй зүйл байхгүй. Энийг бидний шүүгээр шийддэг ч асуудал биш. Төлөөлөгчийн төвшөнд биднээс ярих ёстой. Өнөөдөр ирэх ирж байгаа нам өнөөдөр иргэдийнхаа төлөө ажиллах ёстой энэ засаглалт чинь яагаад энэ боломж гаргаад иргэдийн хурлаар батлаад өгсөн хөрөнгийг зогсоогоод өнөөдөр 1 кг нөөцийн махгүй сууж шээ. Ингэж болохгүй шүү дээ. Энэ 8 жил урд нь энийг уламжлал болгоод иргэдийнхээ төлөө хийгээд ирсэн ажил байна. Ийм байдлаар хуралдаад байгаа хуралд бид арцлан олонхын бүлэг эрчээ бүрдүүлж хуралдах хэрэгтэй. Хууль бус хуралдаанд бол оролцохгүй гэж. Тэрнийг бичгээр гаргаад өгч гисэн. Тийм. Бичгээр гаргаад өгсөн гэдэг чинь албан бичиг тоот аймгийн иргэдийн хурлын ажлын албанд өөрөөр хэлбэл эрх баяр даргадаг өгсөн гэж ойлгох хизээ өгсөн. Өнөө өглөөсөн цаг өнгөрөөд өгсөн. Танаа бүлгээс бол төлөөлөгч нар бас сууж харагдан лээ. Тэгээд ер нь бол та болохоор хорооны уралдаанд эрс бүрдээгүй байж хахад л хууль бусаар ингээ хуралдуулаад хүчин төгөлдргээ яваад байна гэдэг дээр хатуу байр суурьтай хандж штэ. Энэ тал дээр та ямар мэдээлэл хүргэмээр байна? Гэхдээ 25-26-нд болсон хорооны уралдаас байгаль орчны хороонд ирч хүрсэн шүү дээ. Бусд нь хүрээгүй шүү дээ. Тэгэл тэрэн дээр ахаал бичгүүрөнд бүрдүүлээд эрцэн хүрээд хуралдсан юм шиг шийдвэр гаргацсан бичгүүрөнд тусалаад оруулж ирж байгаа шүү дээ. Хуралдаанд. Тэгэл энэ өөрөө иргэдийн төлөөлөгчдийн хурал маань мөн л хуулиа зөрчил. Ийм юмд биднээс эрч хүргээд энэ хууль зөрчиж байгаа үйлдэлийг дэмжиж явах боломж байхгүй Монгол ард. Өнөөдөр бол танхимд хуралдааны танхимд танаа бүлэг орж ирээд бөөндөө яг энэ таны хэлээд байгаа үзэл бодлоо хэлээд ард иргэдийнхаа мөн үгөө хэлээд тийм ээ гараад явах юм бол боломж байсан шүү дээ. Өнөөдөр ирээгүй чинь энэ танхимд орж ирж үгөө хэлээгүй чинь бас их сонирхолтой санагдаад байна л. Хуралдаанд ордон биднээс оролцоод эрчимд нь ороод ажилладаг байсан. Тэгээд хурал маань өөрөө хуулиа зөрчиж яваад байх тэр бид ахаад энэ хууль зөрчсөн хурал болох гэж байгаа учраас өөрснөө эрчээ бүрдүүлэх гэсэн. Хууль бус хурлынхаа эрцийг олонхын бүлэг өөрснөө бүрдүүл. Тэрний ард биднээс орж үгээ хэлээ гэсэн баггүй юу? Тэрнийг бүлгийн хурлын шийдвэрээр бичгээ өргүүлсэн.